35 настай Чулуун анд гэдэг. Одоо бол жоохон бага насны хүүхдтэй гэрээрээ жоохон хуваар юм хийдэг. Энэ шил бүр амар миний хувьд бүр асуудал. Би 15-аас дээш жил зүүж байгаа. Бүр 10 жилээс авахулаа зүүж байгаа. Би ер нь судлаа л байсан л да. Одоо миний хувьд баг сүүлийн баг 5 жилийн мөрөөдлөөсөн. Тэгээ солонгон эмнэлэг болохоор ер нь мэддэг байхгүй юу? Хүүхдүүдэд үзүүлж байсан нүдийг үзүүлдэг. Асуудал амар их штеп. Одоо тэгээд их удаан зөөхөр чи нөгөө ингээд чихний энэгээр хоолгодог ч юм уу. Тэгээд ямар нэг спортоор хичээлэг гэхээр нөгөө ингээд аюултай ингээд зохиж надад бол тийм өндөрлөд маш их гардаг. Жохон сандарж ийн тэгсэр нэг юм шилгүй бүр ингээд харна хэр итгэхгүй ч байгаа юм шиг бүр өчтөрөөс хойш амар их бодогдоод жохон сандраад бас баярлаад байгаа юм уу? Нэг тийм мэдрэмжтэй л байна. Өчигдөр хаалганд орсон. Тэгээд хаалганд ороход маш хурдан байсан. Тэгээд бүр төсөөлснөөс амар хурдан байсан. Зөөр мөвөр бол байгаагүй. Таад харж байгаа мэдрэмж бүр амар гоё байгаа. Бүхэнд бүр ингээд хилээд болдог бол ингээд мэдрүүлээд одоо амар их шилтэй хүмүүс байгаа шүү дээ айгаад байгаа. Тэгмээр санагдсан. Гэтэ ямар ч өвдөл байхгүйсэн. Бүр ямар ч өвдөл байхгүй нэг одоо шүднээс бүр амархан байсан л гэж хэлээ да. Айх хэрэггүй. Тэгээд нэг зориод зүгөөсаа нэг зорилгоо мөрөөдлөө биелүүлээрэй л гэж хэлмээр байна.